Хичээлийн шинэ жилийг тохиолдуулан эцэг эхчүүдэд зориулан бага насны хүүхдүүдтэй хэрхэн iCloud-аараа дамжуулан тухайн хэрэглэж байгаа девайсуудаар нь холболт хийж болтыг та бүхэндээ харуулъя. Инként бол та бүхэн өөрсдөө settings руу ороод Apple ID гэдэг хэсгээрээ та бүхэн өөрсдөө аккаунт руу орно. Аккаунтны орсны дараа та бүхэн доороосоо 3 дахь сонголт буюу Family Sharing гэдэг дээр дарна. Family гэдэг хэсэг рүү орсны дараа та хараахан хүүхдээ нэмээгүй байгаа бол Add Member гэдэг хэсгээр дарна. Add Member дээр хэрвээ таны хүүхэд 13-аас дээш насны аль хэзээний iCloud бол та бүхэн Invite People гэдэг дээр имэйлийн дараа урьж болно. Харин та хүүхдээ шинээр iCloud-ыг чол Create an account for a child гэдэг хэсгээр та бүхэн дарна. Энээр өмнө дурдсантай адилхан хэрвээ таны хүүхэд 13 наснаас дээш байх юм бол та аккаунт нээх боломжгүй. Хүүхэд маань 13-аас доош насных байх юм бол та бүхэн continue гээд үргэлжлүүлээ аккаунт нээгээрэй. Screen time гэдэг хэсгээр ороод хэрвээ хүүхэд маань нэмэгдсэн байгаа бол энэ аккаунт дээр бол хүүхдийн нэр гарч ирнэ. Энэ маань ямар учиртай вэ гэхээр та бүхэн хүүхдээгаа ямар нэгэн аппликейшн хэтэрхий хэрэглээд байгаа бол дэлгэцнийх нь хязгаарлалыг тавих боломж бол эцэг эхчүүдэд олгоно. Screen time-ийн талаар идэх мэдээллийг хүсвэл та бүхэн дээдлийн линк дээр дараад манай өмнөх бичлэгийг үзээрэй гэж хэлмээр байна. Учир нь гэх юм бол яг screen time нь том хүмүүстээр адилхан шиг хүүхдүүдээр адилхан за нэг өөр зүйл нь гэх юм бол эцэг эхчүүдэд цагийг контролдох эрх нь байдаг байгаа. Мөн ямар нэгэн байдлаар хүүхдүүд маань өөрсдөө хэрэглэж байгаа Apple-ийн бүтээгдэхүүнээ алга болгох муу хаана ихтэй тавиад гээцэн бол та бүхэн location sharing гэдэг хэсгээр ороод хаана ямар газар байгаа гэдгийг тухайн хүүхдүүдийн аккаунтыг нэмээд эцэгчүүд маань харах боломжтой байгаа. Тэгээл одоо сургуулийн шинжилд хүүхдүүд маань янз бүрийн дугууланд яваад оройтдаг байгаа. Тэгэхээр та бүхэн ажил дээр байхдаа хүүхдтэйгээ хаана явж байгааг нь хараад аюулгүй байдлаа талаас нь бас хангах энэхүү сонголтуудыг Apple компани та бүхэнд өгдөг байна. Хэрвээ та бүхэн Apple-ийн iCloud-аар дамжуулан хүүхдийнхээ аюулгүй байдлыг хангах боломжгүй байгаа бол Bark гэдэг энэхүү Parental Control application-ыг та бүхэн татаж аваарай. Ямар нэгэн байдлаар таны хүүхдийг ангийнхан хүүхдүүдэнд доромжлох, аль эсвэл social дээр тэр хүүхдийн хэн нэгэн дарамтлсан үед эцэг эхчүүдэд сануулга өгөн таныг хүүхдтэйгээ ярилцсан аль эсвэл мэргэжлийн хүмүүсээс нь тусалцаа авах боломжийг бол Bark Parent Control та бүхэнд бол өгч яадаг байгаа. Энэ зүйл дээр та бүхэнд сануулхад таны хүүхд хинтээ юу бичиж байгаа гэдгийг та бүхэн харах боломжгүй зөвхөн тухай бичиж байгаа зүйлээс нь болохгүй хараал хийгдсэн эсвэл тэр хүүхдийг доромжсон зүйл байх юм бол эцэгчүүдийн утсан дээр сануулж ирнэ. Мөн энэхүү аппликейшн дээр нэмэлтээр дэлгэцний хязгаарлалыг хийхээс гадна хүүхдүүдийн сургуультай холбоотой цагийн хувааруудыг нь бас оруулаад мэдэгдэх энэхүү боломжуудыг энэхүү аппликейшн олгож идэг байгаа. Өнөөдөр та бүхэндээ хэрхэн гэр бүлийнхаа хүмүүсийг iCloud дээр нэмэн Family Share хийж болдог дэлгэцийн хязгаарлал болон аюулгүй байдлыг хангаж болдог талаар та бүхэндээ дэмэх хүргэлээ. Өнтэй холбоотой асуулт байвал заяа найдан дөрж Tech гэсэн аль ч сошиал платформ та бүхний өмнө нээлттэй бөгөөд манай YouTube сувгийг subscribe дарж энэхүү бичлэгийг хэрэгцээтэй хүмүүст нь харамгүй тараагаарай. Өнөөдрийн бэлжээ хадмалт сэндэ эрэд хийсэн заяанаар байлаа. iPhone-той холбоотой бичлэгүүдийг манай YouTube суваг руу ороод Videos гэдэг хэсгээр дараа үргэлжлүүл үзээрэй.